Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар үзүүлж байна. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогц цулбар. Энэхүү Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогц цулбар баруун, зүүн, хойд талаараа олон үйлчилгээний газруудын дунд барьсан 1 га орчим талбайг эзлэж байна. Одоогийн Орхон аймаг Эрдэнэт хот нь тэртех 1976 онд Монгол улсын 21 аймгаас илгээл төвөрлөн ирсэн олон мянган залуусын хүч хөдөлмөрөөр сүндэрлэн боссон 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт бөгөөд орчин үеийн хот болон хөгжиж байна. Хот хөгжиж, тэлж хүн ам нь нэмэгдэхин хэрээр иргэдийнхэн хүүхэд залуучууд, зочид гийчид, аялагч жуулчдын сэтгэлийг татах, чөлөөт цагийг зөв соёлтой өнгөрөөх, орчин үеийн шийдэл бүхий тав тух гоо сайхны мэдрэмжийг төрүүлж чадах үйс төгс цогцлборыг барьж байгуулан хотынхон бүтээн байгуулалтад нэгэн чухал хуудсыг нэмэх гэж байна. Энэхүү цогцлбор нь Монгол орны 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт өнгө төрхийг хадгалсан уул ус, хангай говь, тал хээр байгалийн өвөрмөц тогтцоор нь төлөөлүүлэн түүнийг макет хэлбэрээр донж хэм маягийг нь харуулж тохируулан байршуулах юм. Мөн 21 аймгийн талаарх бүхэл мэдээллийг тус цогцлбор дотор байрлуулж бид бүхний унсан газар угаасан усаараа бахархах сэтгэлийг шингээж өгнө. Энэхүү үзмрүүдийг зориулалтын сайн чанарын материалаар хийж, жилийн 4 өдрлийн туршид иргэд, хүүхэд багчууд, жуулчид, аялагчид үзэж сонирхох боломж бүрдэх юм. Ногоон байгууламж, зам талбай, сандал, сүүдрөвч, зөвлөг, бут, Wi-Fi орчин, гэрэлтүүлэг гэх мэтчлэн бүхий л орчин нөхцөл энд цогцлох болно. Цогцлборын төв хэсэгт Эрдэнэ Монголын хэм маягийг хадгалсан байгууламж баригдах бөгөөд энэхүү өргөөнд Эрдэнэт хоттой бүрэн танилцах 3D кинотеатр, кофе лаунж, бэлэг дурсгалын дэлгүүр, интернет кафе, гэрэл зургийн үйлчилгээ, одон орны танхим, Эрдэнэ Монгол улсын түүхийг харуулсан панорама гэгчлэн олон үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм. Монголын хон гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөө тэднийг өөрийн өв уламжлал түүх соёлоор бахархах дотоод гадаадын зочдын заавал зочлох газрын нэг болох нь дамжиггүй. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцлбор баригдсанаар Эрдэнэт хотын нэрийн хуудас болж дахин давтагдахгүй өвөрмөц барилга архитектурын цаашлаад Монголын нүүр царай болох үз урлагийн бүтээл болох нь гарцаагүй. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцлбор сүндэрлэн боссноор эрдэнэтчүүд бид өөрсдийн түүх соёл, байгалийн их өв уламжлалаа хэрхэн хадгалж, дээдлэн хүндэтгэж явдгаа илэрхийлж, ирээдүйн хойч үедээ Монгол бахархал болгон мөнхчүүлэн үлдээх сайхан боломж бүрдэж байна. Эрдэнэт хот маань цэцэглэн хөгжих болтугай.